та. Тэгэхээр тэгсэн тойрч хойноос нь орж ирсэн тохиолдлуудад дайснууд тийм одоо өөрсдөө авах боломж алдах тохиолдол нэлээд их байдیں۔ Яг энэ талаар би яг судлаад Google-ээс, YouTube-ээс ирж ихэд яг юунууд материалууд их гарч ижсэн л да. Яг дэлхийн нийтэд яг эд хөгжиж байгаа нь харагдчихсан. Харин манай Монгол залуус маань хэр сонирхдаг юм бэ? Нэг хэрэг сонирхож байна. Одоо монголчууд чинь манай ер нь эргэжтэй тэр нь бууз ярихлаар ерөнхийдөө хөөрдөн шүү дээ. Тэгээ сонирхол яа тэгэл. Тэгээ ер нь сонирхож байгаа хүмүүс их олон байгаа л да. Тэгээ одоо холбооны журмаар ерөнхийдөө гişмэнчл тэгээ одоо ингээ олгоод ихлээр ерөнхийдөө манай сонирхчдын тоол нэмэгдэх баг. Яг энэ хобби, энэ спорт Монголд дөнгөж эхэлж байгаа учраас одоохондоо бол нэг 4 баг 20 түнтэй бол байгаа. Монголд хөгжихэд бол бас сайн ажгаар саад гэж байна. Энэ болохоор бас зарим нэгэн саваагүй нөхдүүд бас би энэ рүү бууддаг, хүний эд хөрөнгө рүү бууддаг, хүний одоо бие махбод руу бууддаг те. Одоо хуулиасаар ирүүлдэг гэх нэг асуудал байгаа. Тэгтээ хүндрэлүүд гараад биднэрт бол саад болчихж байгаа. Гэхдээ энэ яг спортын журмаараа гэдэг учраас бид нэр хөнгүү зайдуу газар гараад бол тоглолтоо явуулж байгаа. Таашид бол эсэж болно те танай албанд бүх зүйл хичээлтэй байгаа. Тэгээд нээлттэй. Огтод юу н тоглож болох вэ? За огтуд бол тоглож болно. Ерөнхийдөө дэлхийн нийт тарж хахад олон улсын хэмжээнд тарж хахад ер нь эмэгтэй тоглогч нар байдаг. Эмэгтэй тоглогч нарын бүхэл бүтэн багч хүртэл байдаг те. Ялагдшгүй багууд байдаг. Би түрүү хэлсэн. Манай Монголд бол саяхан нэгдэж байгаа учраас одоохондоо бол яг эмэгтэй тоглогч байхгүй байна. Тэгтээ сонирхч байгаа охтууд бол байдаг. Яг охтууд зориулсан буу гэж яах вэ? Би нөгөө барьж үзэхэд нэлээд хүнд байсан байхгүй. Жингийн хувьд бол хөнгөн бунууд байдаг л да. Охтууд зориулсан бүр ягаан өнгөтэй тийм нэг чимэглэлтэй тийм бунууд хүртэл байдаг шүү дээ. Эмхтгээтэй тийм бунууд бол байгаа. Тийм. Тэгээд яг жин яг багасчаар чанар нь нуудна гэсэн үг. Яг зүгээр гаднах хийж байгаа одоо энэ буунууд чинь ерөнхийдөө металл хийцтэй, пластик хийцтэй гэдэг гадна талынхаа их биеэс л хамаарч байгаа юм л да. Металл хийцтэй буу бол мэдээж хүнд. Яг жинхэнэ буундныхаа жинд бол төгч чинь. Пластикийн хийцтэй буунд болохоор ерөнхийдөө хөнгөн талтай болж байна. Тэгээ хөндрүүлэгч нь дотор нөгөө хөндрүүлэгч нь бол авчид бас хөнгөн болчихно л да. Нэлээд хүнд юм билээ. Тэгээд яг энэ нөгөө тоглож байгаа чинь хөгжилтэй зүйлүүд нэлээд тохиолддог юм билээ шүү дээ. Тэрнээсээ хамгийн хөгжилтэйг нь хаваалцаж. Тоглож байгаа суугаад тэгэл инээлцээр байгаа л. Хөгжилтэй дурсамж гэхээр за нэг дээхэн нэг тоглолтын дээр эн чи бас тоглож ирсэн юм аа. Тэгэл айс дээш нь төсгөж гаргах гэсэн аахгүй юу гэн. Тэгсэн чи яг дээшээ гарч өмдөн задраш нэг яг ингээд тоглож ирсэн шорог мартаад нэг инээлдэж нэг тоглоом нэг зогсооч ирсэн тийм тохиолдол байдгийн. Бас лигонод бас нэг хөгжилтэй нэг тийм аян болсон. Тэгвэл тэр ангаагаа яраш лигоны ангаа. Лигоны ангаа эртээ тэр газар шөнийн тоглолт хийж хат. Одоо эсрэг багийнхныгаа отож байгаа байхгүй. Тэгтээ бүр явахааргүй газар нь очиад бид нар баг хүлээгээд хөвчээсэн. 5 зургуулаа бүр нийтээрээ. Тэгээд нэлээд удаан хөвцсөн харанхууд тэр доор дуграалсан, ойр толгой чимээ гараалсан байхгүй. Тэгээд манайх ингээл хөвтөлсөн. Манай багийн төвшөө урчин ажилтайгээд унтаагүй хөрхөө. Тэгээ байжсэн чинь гинт чимэг байжсэн. Нэг нь хурхраад эхэлдэг. Тэгэл бид нар дотроо бүгдээрээ чимээг бодсон. За манай төвшөө мань унтцлаа даа гэл. Тэгэл ингээл инээдээ ингээл барьж бүр дийлхэ болоод бүр тис байгаа л тэгэл гинт одоо босоод тэгээ дайрсан байгаа. Инээлээ дайрсан. Баах инээлсэн л гараад дайрсан. Та нар эдрийг отож явахад хаагуур явчихсан. Бид нар бас нэг хөдөлт татсан байсан. Танаа багс унтсан байхгүй юу? Манай нэрсэн байсан. Тэгээд нэвтрүүлэг маань ерөөхдөө өндөрлөгт өгч जैन. Тэгээд би нэвтрүүлэг болгоныхаа төгсгөлд хүмүүсээс асуудаг л да. Яг энэ хобби сонирхолтой холбоотойгоор цааш нь яг зорж өсөж явж байгаа зүйл юм байна. Одоо бидний хувьд бол ерөнхийдөө энэ жилдээ Монголын анхны Airsoft-ийн тэмцээн авраг шалгаруулах тэмцээнийг бол зохион байгуулах бодолтой байна. Биднээс бол ямар ч энэ жилдээ амжуул багтаагаад анхны улсынхаа аврагыг бол хиймээр байна. Одоогоор бол бүртгэгдээ 4 баг байгаа. 4 баг дундаас нийлээд бас сонирхолтой хүмүүсийг бас нийлүүлж байгаад бас улсын авраг гэдэг ганц тэмцээн хийж гэнээр байна. Явандаа бол бас тэгэл оргил руу зүтгэжтэй Азийн авраг гэж болж байгаа, олон улсын авраг гэж болж байгаа. Тэгээд Америк ТV авраг гэж болдог. Тэгээд тэднээс бол олцох бодолтой л байгаа. Тийм залуусын хэмжээндээс жилдээ өрсөлдөх
тийм өрөөдөл зорилго байгаа юм байна тийм Тийм зорилго бол байгаа. Чиний хувьд? Миний хувьд бас ялгаагүй л дээ. Яг л ижлэгээ airsoft-ыг хөгжүүлэх гэж явж байгаа. Тэгэхээр одоо гадаадд амар гоё тийм airsoft тоглолтыг тийм зориултын байр талбараад байдаг. Ингээд янз янзаар өөртөө байр объектуудаас сэлгээл янз янз болгочдөг тийм. Одоогоос 2 жилийн өмнө би мөрөөддөг байсан. Эсвэл би яг зорилгоо өөртөө тодорхойлсон байсан. Монголын airsoft сонирхчдын холбооны тэргүүн болно. Би ийм холбоо байгуулнаа гэдэг боддог байсан. Одоо миний хүрээллийнхэн те энэ бүх хүмүүс Монголын airsoft сонирхчдын холбооны гишүүд. Тэгэхээр энэ миний ойрын зорилго бол биелчихсэн. Тэгэхээр ирээдүйдээ би яг тийм airsoft paintball-ийн тийм томоохон цогц спорттой гадаадд байдаг шиг юм гоё интерактив хоорондоо ингээд юм талбай юм юу биш те балгас биш ингээд зориултын юмар ингээд хийчихсэн өвөлдөөч ажилладаг зундаач ажилладаг ингээд олон нийтэд үйлчлдэг тийм нэг гоё тийм байр талбай заалтай болоод тэгээд airsoft-ыг л Монголд яг гадаадд одоо хөгжсөн байгаа шиг л төвшөнд хөгжүүлэхийг маш хүсдэг. Тэр л миний зорилго юм да. Баярлалаа та хоёртаа. Тэгээд би яг энэ хобби сонирхлын талаар анх сонсож байхдаа зүгээр нөгөө байлаж тоглох дуртай залуус яг сонирхол хобби гэж бодож исэн бол яг энэ маань яг дэлхийд хөгжиж байгаа спорт. За тэгээд хүмүүст багаар ажиллах чадвар, төвчээр буу зэвстэй харьцаа гэл яг бүх хил зүйлийг одоо сургуулж өгдөг юм давуу талтай хобби гэдгийг мэдэж авлаа. Тэгээд үзэгчид маань ч гэсэн яг энэ airsoft-ийн ам чимдээс мэдэрсэн болов уу гэж бодож байна. Ингээд хобби клуб нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Хэдийгээр 9 сар гараад ажил хичээл сургуулийг өрнөж байгаа ч гэсэн та бүхэн өөрийн хобби сонирхлоо цаг зав гаргахаа хязгаарч бити мартаарай. Баяр та үзэгчдээ. Баяр та. Airsoft-од хамгийн түрүүнд аюулгүй ажиллагаа тэгээд шудраг байдал. Airsoft-ч та сонирхлоороо хобби клуб нэгтгэцгээе.